За шинжлэх ухаан танин мэдхийн Одмөндөр суугийн маань цус 50 дарангуйлагч нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. За өдрийн мэнд оноо. Өдрийн мэнд. За энэхүү нэвтрүүлгийг манай онон бие дөхөнд бэлтгэн өргөдгээ. За мэдээж дугаараас дугаарын хооронд л улам сонирхолтой явж байгаа нэвтрүүлгүүдийн маань нэг. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн маань та бүхэн маань мэдээж NTV телевизээр хүлээн авч байгаа. Мөн дээрээс нь Одмөндөр суугийн маань Альбан 9-ний YouTube хуудасаар мөн дээрээс нь 83.3 107 гэсэн хос толгойноор та бүхэн маань яг одоо сонсож байгаа. За мөн дээрээс нь энэхүү нэвтрүүлгийн одоо ивент төгчээр чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids ажиллаж байгаа. За хоёлаа ярианд оръё. За өнөөдөр бид нэр Румын улсын тухай ярих гэж байгаа. За манай үзэгчид, сонсогчид одоо Румын улсыг одоо Африкийн улсуудаас бодвол арай илүү сайн мэдэх бах. Тэгнэлтэй тий. Тэгээд одоо дорн Европт байрладаг, хойд зүүн талаараа Украин, зүүн талаараа Молдов, тэгээ өмнө талаараа Болгар, баруун өмнө талаараа Серб, баруун талаараа Унгар улстай хэлдэг нэг улс байгаа. За тэгээ нийслэл нь Бухарест хот, хүн ам 19 сая 81% нь зүүнний үнэт алдартны шашинтай байдаг. Үнэн алдартны шашин уу? За. За тэгээ 2004 онд НАТОд, тэгээ 2007 онд Европын холбоонд элсэж ороод тэгээ эдийн засаг нь хурцтай хөгжиж сайжирч байгаа улсуудын нэг юм аа. За тэгээд ерөнхийлөгчийн засаглалтай байдаг. Гэхдээ хагас ерөнхийлөгчийн засаглалтай гэж бодсон юм билээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ерөнхий сайд хоёр нь гүйцэтгэх эрх мэдийг хувааж эзэмшдэг. За. Тэгээ ерөнхийлөгч нь гадаад хэрэг тэгээ батлан хамгаалах хоёроо гол төлөв хариуцж ажилт юм билээ. Зүг. Одоогийн нөхцөл байдал шүү дээ, тий. За тэгээд өнөөдрийн дугаараар Николай Чаушеску гэдэг дарангуйлагчийн талаар ярих гэж байгаа. За Николай Чаушеску бол 1918 онд одоо нөгөө Богд хаант Монгол улсын автономит эрхийг устгахаас 1 жилийн өмнөх жил байгаа. Нэг ядуу тосгонд төрсөн. Тэгээд 11 хүүхэдтэй айлын 3 дахь нь байдаг. Тэгээд 11 хүртлээр сургууль сурч байгаад сургуулиасаа гараад Бухарест хотод гуталчны шав болж исэн. За тэгээ багаас нь шашны сургуулаар хүмүүжлэх гэж оролцсон боловч Чавшеску бол өөрөө энэ хуучинсаг шашны сургуулийг бол хүлээж аваагүй юм билий, хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд 14 настайдаа сургуулиасаа гараад Румыны коммунист намд элсэж орсон байдаг. 14 настайгаас. Тэгээ 14 настайгаас гэрч үнэхээр жоохон хөвгтэйсэн байгаа байхгүй юу? Манай нөгөө Монгол улс болон одоо бүгд найрамдах Монгол ард улс гэдэг юм те. Зөвхөн Монгол улс болон Румын хоёрын хоорондын одоо харилцаа чинь хаа байсан 1950 оноос эхлэл тэгж үздэг юм билээ шүү дээ. Хоёр улсын засгийн хооронд дипломат харилцах тоосон гэх юм бол 1950 оноос гэж үздэг юм билээ шүү дээ. Өнөөдөр ч одоо 26 он хөрчин баг 70 гаруй жилийн өмнө энэ хоёр улс бие биенийг мэддэг хамтран яаж ирсэн байх нь те. 76 жилийн болж байгаа юм шиг те. Зүг байна. За тэгээд энэ намыг бол тухайн үед бол хуулиараа хоригдсан байдаг байсан. Тэгээд 15 наснаас эхлээд бүр ингээ ажил таялтанд оролцож исэн, ухуулах хуудас тарааж исэн. Тэгээд эсэргүү хөдөлгөөний ажилчдын олон хүмүүсийг өөрийнхөө намдаа эсвэлж оруулж исэн юм байлээ. Тэгээд энэ одоо хууль байсан учраас 15 та жоохон хүүхэд чинь хэд хэд удаа шоронд орж гарцсан байдаг. Тэгээд эхэндээ шоронд нэг богино хугацаанд суудаг байсан бол нэг Довтана шоронд 2 жил орчим суусан байдаг. Тэгээ энэ шорон дотор яг ингээд улаан нөгөө коммунист хүмүүстэй танилцж авсан байгаа даахгүй яа. Тэгвэл коммунист нам нь хулс байсан учраас энэ хүмүүстэй сайн танилцж аваад энэчнээс яг коммунист үзэл бодлыг өөртөө суйрлуулж авсан юм билээ. За тэгээд 1947 онд өөртөө нь адил коммунист Елена Петрускаятай танилцж авч ирсэн. За тэгээд Елена Петруская одоо Елена Чавшешку гэдэг эхнэр нь одоо баг бас л нэг ялгаагүй дарангуулагч шиг аимшигын эмэгтэй хүн байсан. Одоо эхнэр нөхөр дарангуулагч гэж хэлж болох байсан байгаа даахгүй. Яг гэвэл Чавшеску ямар шийдвэр гаргаж лэн тэрнийх нь хажууд нь Елена баг дэмжээд эсвэл одоо улам харгас болгоод байжсэн билээ. За тэгээд нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд Румын улс дэлхийн 2 дугаар танд Германы талд анх байжгаад засаг солигдоход шууд эсрэг талд холбоотны талд орж Германтай дайн зарлж исэн байлээ. Тэгээд дайнаас хойш Европч нэг хоёр хуваагдчихсан шүү дээ. Төмөр хөшгөөр тэр төмөр хөшөөг хуваагдчих хаад Румын улс одоо зөвлөлтийн талдаа үлдсэн байдаг. Тэгээд Чавшеску бол шууд дэлхийн 2 дугаар дайны дараа улс төрд идэвхтэй явж исэн. Тэгээд нам дотор нөгөө маш тод хөдөөний аялгатай байсан байгаа даахгүй юу. Тэгээд энэ хөдөөний аялгаас нь болоод иргэд намынх нь одоо нэг ард түмний төлөөлөгч гэж харж исэн юм билээ. Тэгээ үүнээс нь болоод одоо нам дотроо улс төр дотор маш хурдан албан тушаал ахиж явж исэн. Тэгээд одоо хамгийн анхны агч исэн албан тушаалуудын нэг нь бол хөдөө аж ахуйн
сайдын нарийн бичгийн дарга. Тэгээд дараа нь сайдын орлогч болсон байдаг. Тэгээд нэг сонирхолтой шийдвэр улс төрийн төвчнөөс гаргаж ирсэн юм бэл. Энэ яаж ирсэн бэ гэхээр ардын дундаас гарч ирсэн хүнийг маш өндөр сайд болгож ирсэн. Тэр нь батлан хамгаалах яамны сайд. Тэгээд тэлсэгч генерал цологжсэн байгаа тоххой. Энэ Чавшеску ч өөрөө бол яг ингээд нам дотор явж исэн. Гэхдээ одоо гарал хугацаа нэг сайн баш байсан. Тэгэд цэрэгт юртус явж байгаагүй хүнийг шууд генерал цал олгож ийнэ гэдэг нь энэ зөвөр одоо улс төрийн нэг баячууд нь одоо за энгийн иргэнийг ингэж дэшээ гаргаж ирж байгаа шүү гэж үзүүлж байгаа политикл хөдөлгөөн тоглоом байгаад байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө нөхөр нь энгийн нөхөр биш байж таарах. Тийм энгийн нөхөр биш байж байгаа дарж байгаа байхгүй. Одоо хүмүүсийн дургуг хөрөхгүй голд нь явсаар аваад одоо улсынхаа хамгийн том албан тушаалд нь хүрсэн гэж хэлж бол баг болно. Тэгээд 1952 онд намын төв хорооны гишүүнээр сонгогдчихсэн. Тэгээд намын төв хорооны гишүүн байхдаа маш хатуу ажлуудыг хийжсэн. Энийх нь нэг хамгийн том ажил нь гэх юм бол албадан хамтаржуулалт байгаад байгаа. Одоо энэ коммунист улсууд чинь бас л ялгаагүй Сталины үеэс эхлүүлээд бүх юмыг албадан хамтаржуулж исэн. Тэгээд хамтарлын фермийг байгуулахад газар чөлөөсөх зорилгоор мянган малчин, тариачин барьчилж байгаад байгаа. Тэгээд 1950 онд одоо нэг хамтаржуулалтын эсрэг фермерүүд нь малчгууд нь бослог гаргаж байгаа. Тэгээд энэ бослогыг зогсоохоор шууд цус урсгаж зогсоох тушаалын энэ Чавшеску өөрөө өгсөн байдаг. Тийм тэгэхээр одоо ингээл гарч эхлээл шууд арангуулалтаа эхэлж шийнэ гэж хэлж болж байгаа байхгүй. Тэгээд нэр томьёо эдэр нь ямар их ойрхон сонсогдож байна тий. Их сонсч байсан нэгдэлжүүлэх, хамтралжуулах гэдэг хэмжээтэй. Тийм шүү дээ. Айгүй ойрхон сонсогдож байна. За тэгээд 1965 онд намын ерөнхий нарийн бичгийн дарга Георгий Георгиевич нас орлаа. Энэ хүн Уушгины хорт хавдраар нас орсон. Тэгээд энийг жоохон судлаа үзчихсэн чинь өрөөндөө ингээ нэг ураны чулууг ингээ хадгалж суудаг байсан юм билээ. Тэгээд нөгөө цаас хийсгийг хамгаалаад нэг цаасан дээр ингээ ураны том чулуу тавьчихдаг байсан. Тэгээд бараг энэсээ болж Уушгины хорт хавдар тусаж нас орсон юм шиг байна. За тэгээд энэ нам дотор нь бол маш их фракц хагаралтай байгасан байгаа даа байхгүй хүмүүс нь өртөөсөө бие биентэйгээ нийлэхгүй. Тэгэд улс төрийн төвчний гишүүд нь одоо нэг олон хоног маргасны эцэст нь одоо хинд ч хамааралгүй яг хамгийн голд нь явдаг цэргийн замналгүй угсаа гаралгүй Чавшескуг сонгосон байдیں۔ Чавшескуг ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ. Тэгээд тэр шууд өндөр албан тушаалд хөрөнгөтэй өөрийнхөө ихтэй хүмүүсийг өндөр албан тушаалд тавьж эхэллээ. Намын нэрээ ажилчдын нам гэж байсныг Румыны коммунист нам болгож өөрчлөөд тэгээ улсынхаа нэрийг социалист бүгд найрамдах Румын гэж өөрчилж байгаа. Тэгэл өндөр албан тушаалд хүрчээл бусад бүхнээ зайлуулаад шууд дарангууллын зам руу хурд орж байгаа байхгүй. За ингээл эхэлдэг юм да тий. Харин тий. Гэхдээ Чавшеску бол уул нь ихэндээ нэг амар гоё шийдэж хэлэх нь юу юм. Гэхдээ либерал шинжтэй удирдагч байсан байгаа байхгүй. Сталины дараа ч Хрущевийн дулаалал гэж гарч ирж ирсэн шүү дээ. Энэ завшааныг ашиглаад Чавшеску шууд хэвлэлийн хяналтыг сулруулжсэн. Соёлын эрхчлөлөг сэргээж эхэлжсэн байгаа байхгүй. Тэгээд зөвлөлт холбоот улс 1968 онд Чехословакт халдан товтлоход Чавшеску энийг маш их эсэргүүцэжсэн. Энэ чинь буруу зүйл шүү дээ. Уулын зөвлөлтийн талд байгаа ч гэсэн энийг эсэргүүцснээс болоод одоо Чавшеску Румын улс хоёр дэлхийн тавцан дээр маш их алтартай нэр хүнд сайн авч ирсэн юм байлээ. Тэгээд хамгийн анх баруун Германыг тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн улс нь Румын улс байгаа байхгүй юу. Одоо нөгөө коммунист орнуудаасаа үүнийхээ үр дүнд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Ричард Никсоныг Румынд угтаж авч ирсэн. Тэрнийх нь одоо нэг зураг нь гарах баг. Тэр хаваар одоо харилцаа холбооны тэр юм сайжирж штэ тий. Одоо манай монголчууд тэгээ би нөгөө түрүүн хальт харж ирсэн чинь тэр нөгөө 50 онд ингээд хоёр улсын хооронд 50 харилцаа гэсэн штэ тий. Тэрнээс хойш 1963 онд гэхэд манай Монгол улсын элчин сайдын яам Бухарестэд нээжсэн байгаа байхгүй 1963 онд одоогоос 23 жилийн өмнө тий. Зөрүүлээд 65 онд Улаанбаатар хотод элчин сайдын яам Румыны элчин сайдын яам нээгдэжсэн байгаа. Тэгээд 1957 онд сайд нарын зөвлөлийн дарга Юмжаагийн Зэдэн бол анхны улс төрийн айлчлалыг Румынд хийж хариу айлчлал нь 71 онд иргэж бас Монголд хийжсэн гэдэг юм байна. Тэгээ бас Монголд чинь яг энэ Чавшеску чинь их нэгтэйгээ хамт ирж ирсэн байна. Зураг хүрэх байдаг юм аа. Тийм баг. Бат мөнхгүйтэй уулзж байгаа тийм зургууд байгаад идэг. Ямар ч хэлсэн Чавшескугийн хувьд бол нэлээд ийм юу гэдэг юм те оноо авч чаддаг байсан юм уу гэх юм уу те. Тийм шүү. Бас тийм юм шиг байна те. Одоо сэргэлэн гэдгээр одоо олон улсын тавцан дээр бүх талаа амар сайн баримтлаад байгаа байхгүй юу. Зөвлөлийн талд байгаа ч гэсэн одоо энэ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч хүлээж авч байна гэдэг чинь бас том
амжилт аваад байгаа шүү дээ. Тийм байна. Тийм. Тэгээд энэ нь одоо бол яг ингээд сайхан сэтгэлтэй бол биш, энэ нэг стратеги нь энэ шүү дээ. Одоо зөвлөлтөөс мөнгө авчин тэнгүүтээ өрнөний орнуудаас бас ялгаагүй мөнгө аваад тэрүүгээрээ эдийн засгаа сайжруулах хэд хэдэн юмнууд хийсэн. Гэхдээ ихэнх нь бас өөрийнх нь кармад нь орсон байдаг. Тэгээд одоо энэ буцаалт үед тусламж зээлүүдээр хэд хэдэн хийсэн юмнууд гэх юм бол одоо том төмөрлөгийн үйлдвэр байгуулж исэн. Газрын тосны хайгуул хийж исэн. Тэгээд цөмийн цэцгэлгаан станцыг эхлүүлж исэн байдаг. Тэгээд энэ цөмийн цэцгэлгаан станц нь саяхан баг 1996 онд ашиглалтанд орсон юм билээ. За хамтран ажиллагч ярьчих уу? За тэгээ. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар түрүүнд дурдчихсан те чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids гэдэг ийм витамин байгаа. За тэгээд Lenus Med гэдэг компани байдаг манай. Lenus Med компани. За энэ компани хамт олон маань яаж байна вэ гэхээр амин димээр баялаг өвөл урайн дор хүүхэд багчуудын дархлааг дэмжих олон төрлийн амин дэмүүд ашигтай бактери эрдэс бодисыг нэг дор агуулсан нийлмэл найрлагатай 4 төрлийн Bikutan хүүхдийн витаминыг санал болгож байгаа. За нөгөө Health Point гэдэг эмийн сан байдаг шүү дээ, тийм. Health Point эмийн сангуудын маань салбаруудаар байгаа. Амун дээрээс нь бусад бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Bikutan Kids гэдээ асуух юм бол тийм. Bikutan хүүхдийн витаминг асуух юм бол танд гаргаад ирнэ. 4 төрлийн эм витамин байгаа. Тэгээд мэдээж нөгөө бидний үед өвөл ийм байгаагүй. Одоо бидний үед ханаад том ийм байгаагүй гэдэг үе бол тий тэр үе үеэрээ өөрчлөгдөж байнгын шинжлэгдэж идэг шүү. Тэгэхээр одоо ингээл хүүхдүүд чинь цэцэрлэг сургуультаа явчихад эрэхтэл нус нь гожод ирчдэг бол. Нөгөө нэг ханиалгаад байгаа ч юм уу тий ингээд дэсэн нь ингээд олон хоногоор арилахгүй байгаа бол мэдээж эмчит хандах шаардлагатай шүү дээ тий. Гэтэл заавал ямыг тэрэн дээр тулгахгүйгээр таны хүүхэд анханасаа очиход тэнд вирус байгаа нь ойлгомжтой байхгүй угаасаа. Тэ эргэн тойронд одоо бидний явж байгаа автобус одоо юу байдгийг гудамж талбай тэгэл одоо сургууль цэцэрлэг офис одоо бидний микрофон ч гэсэндээ тэ вирус байгаа нь ойлгомжтой байхгүй юу эргэн тойронд байгаа. Эннээс хүн өөрийгөө болон та хүүхдээ яаж хамгаалах вэ гэхээр ерөөсөө тэр урьдчилан сэргийлэх амин дэмэр баялаг байлгах дархлааг нь дүүрэн байлгах энэ зүйл тусны дараа эмчилснээс хэд дахин илүү хямд байдаг юм аа. Тэгэхээр туссан хойно эмнэлэг одоо сургууль цэцэрлэг эмнэлэг одоо дүүрэн байгаад энэ өстө олдохгүй байна те одоо юу гэдгийг ор хоног олдохгүй байна гэж гудам юунд нь коридорт нь хэвдэж чинь гэж энэ яриа зөндөө явдаг шүү дээ те. Тэгэхээр тэн байдалд очихын тулд хэдүүлээ эхлээд гэр бүл маань аав ээжүүд маань өөрсдөө эхлээд урьдчилан сэргийлэх гэдэг зүйлээ нэг номер тавих ёстой болцсон цаг үе шүү. Тэ зүгээр нэг одоо болно доо тэгж байгаа л болно доо гэдэг ингээ байж байгаа үе өнгөрцөн шүү. За тэгээ Health Point team болон бүх эмийн сангуудаар худалдаалгаж байгаа Bikutan Kids гэдэг 4 төрлийн ийм нийлмэл найрлагатай 4 төрлийн витамин байгаа. Үүнээс та хүүхэдтэй тохирохоо бас сонгон хэрэглээрэй гэж зөвлөё. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids бид хүнийг дэмжиж ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За тэгээд 60-ад онд Румын улсын хүн амын төрөлт амар их буурж исэн. Тэгээд нэг айл дунджаар бараг 2-оос цон хүүхэдтэй болоод байсан байгаа тоххой. Тэгэд чавшишгүй юу гэж бодож исэн бэ гэх юм бол за ирээдүйд би энэ улсаа одоо эдийн засгаа сайжруулахын тулд болгосон хүчин маш хэрэгтэй байна. Тэ аж үйлдвэрлэл эрхлэн явуулахын тулд хүн амыг өсгөх шаардлагатай байна гэдэг бодол төрж исэн байгаа. Тэгэд 20 сая хүн амтай байсан Румын улсыг 30 сая болгож өсгөх зорилго өөртөө тавьсан байдаг. За тэгээд 1966 онд Чавшеску 770 дугаар тогтоол гэж гаргаж ирсэн. За тэгээд энэ тогтоол дээр үр хөндлөлтийг хатуу хуулиараа хориглосон байгаа байхгүй юу. За тэгээд одоо жирэмснээс хамгаалах хэрэгсэл бүр эндээс болоод олдохоо бэлжижсэн. За тэгээд энэ тогтоол дээр юу жилсэн бэ гэхээр зөвхөн 45 наснаас дээш эсвэл 5 хүүхэд өсгсөн эсвэл жирэмслэлтээс үүдэн амь нас нь аюулд орсон эсвэл хүчингийн хэрэгээр жирэмсэн болсон эмэгтэйчүүд л зөвхөн үр хөндлөж болно гэж байгаа. Инээс өөр ямар аргаар жирэмсэн болсон хүмүүс ердөөс өөр хөндлөж болохгүй. Жирэмсэн болсон бол заавал төрнө гэсэн тогтоол гаргаж байгаа. За тэнгуут энэ дээр нэмээд бүх эмэгтэйчүүд сар болгон эмчийн үзлэгт орох ёстой болчихж байна. За тэгээд эмчийн үзлэгт ороод жирэмсэн болсон илэрхийн бол тэр эмч нь тэр эмэгтэй хүнийг сар болгон шалгана, хянана, хүүхдийг төрн төртөл нь одоо бүр дагаж мөрдөж явах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэд одоо төрөөс одоо эмнэлүүд ингээ хууль бусаар өөр хөндлөлт явагдаж байгаа эсхийг ч бас хяндаг болчиход байна. Тэгээд сургуульд одоо ордог байсан бэлгийн боловсролын хичээлийг одоо гэр бүл төлөлтийн хичээлийг өөрчлөөд их хүний ариун дэд чанарын тухай
болгож өөрчилж байгаа. Тэгээд одоо өнөр өтгөн айлыг одоо их оронч гэж үздэг. Тэгээд ажил эрхлэлтийг ээждэд одон медаль өгч эхэлж байгаа байхгүй юу. За тэгээд энэ бол амжилттай болсон гэж хэлэх үү хэлэхгүй үү. Гэхдээ 770 дахь цалт гарснаас хойш 1 жилийн хугацаанд төрөлт 1.9-өөс 3.7 одоо 2 дахин нэмэгдэж байгаа байхгүй юу. За тэгээд энэ үед төрсэн хүүхдүүдийг тогтоолын хүүхэд гэж нэрлэдэг юм билээ. За тэгээд энд төрсэн хүүхдүүд нь бол одоо 70 тонны хүүхдүүд нь бүгдээрээ эдийн засагта маш их боловсон хүчин болж болсон. Гэхдээ энэ гэр бүлүүдэд маш их сөргөөр улсаар бол амар сөргөөр нөлөөлсөн бүр муугар. Тэ төрсэн хүүхдэд зориулаад олон тооны их нялхсан имлэг тэгээд яасал цэцэрлэгүүд байгуулж байгаа. Гэхдээ төрөлт гэнэт нэмэгдсэнээс болоод ирэх барихад шаардлагатай хангамжийн зүйлс ердөөсөө олдгоо болчихж байгаа. За. Тийм. Тэгээд одоо ихийн амийг аврах чадваргүй болж эхэлж байгаа байхгүй имлэгүүд нь. Тийм. Одоо энэс гадна одоо ядуу айлууд чинь хүүхэд төрүүлцдэг. Тэгээд тэр хүүхдээ асрах ямар ч боломжгүй болчихж байна. Тэгээд одоо хүүхдэд ямар хоол хүнсэх үү, хувцас, эмнэлгийн тусламж үйлсгээ ердөөсөө байхгүй болчихж байна. Тэгээд улс нь тэрийг бас өөрөө хангаж чадахгүй болчихж байгаа байхгүй. Яг эмнэлэг дотор нь хангамж нь байхгүй байна, хүний нөөц нь байхгүй байна, тий. Тэнгүүд одоо маш олон айлууд хүүхдүүдээ бүр мянгаар ингээд шууд хайсан байдаг. Тий. Тэгэхэд одоо 1989 он гэхэд асрамжийн газруудад байсан хүүхдийн тоо бараг 500 мянга хүрсэн байлээ. 100 мянгаас 500 мянга хүрсэн гэдэг тооцол байдаг. Тэгээ үүн дээр нэмээд одоо тэр эмнэлгүүд чинь хангамжаас нь амар муу байснаас болоод бараг 10,000 хүүхэд хүний дархлал хомсдлын вирустэй болсон байдаг. За одоо хүний дархлал хомсдлын вирус гэдэг нь одоо дохын өмнөх хөлбөр гэсэн үг шүү дээ. 10,000 хүүхэд гэхэр чинь яг яагаад энэ болсон байна гэхээр нөгөө эмнэлэг дотор одоо асрамжийн газрууд нь хүүхдүүдэд вакцинжуулж ийнгээд тариад байдаг. Зүү тариуруу. Тийм. Тэгээд тэр чинь одоо олон зүйтэй юм биш. Нэг зүгээ олоодаа ашиглаж байна. Тэгээд одоо тэр үед чинь баг нэг боцлогдог зүг гэж үүдэг байсан бэлээ. Нэг тарьчаад боцлоглаа. За хамаг вирус нөхцөн байхаа гэж босод хүүхдүүдэд тариад байдаг. Тэрнээс нь болоод 10,000 хүүхэд юм амар вирусын өвчнөд болсон байдаг. Ямар амар юм бэ. Тэгэд энэ үед чи одоо бас жимсэн болно гэдэг чи одоо тэгэл энэ хүүхдээ өсөж тийжээж чадах уу чадахгүй юу гэдэг нь бас тодорхой биш болчихж байна. Тэгээд амар олон эмэгтэйчүүд хүнтэй сууха болсон байлээ. Тэгэхээр өөр хөндөөлж чадахгүйгаас болоод амар олон эмэгтэйчүүд өөр улсуудад очиж өөр хөндөөлж исэн байлээ. Одоо тэр нь гэхдээ мөнгөтэй чадвартай эмэгтэйчүүд нь байгаад идэг. Тэгээ одоо мөнгөгүй чадваргүй эмэгтэйчүүд нь тэгэл өөр хөндөөлтөй өөртөө хаглаа хийж байгаа байхгүй юу гэр дотроо. Тэгээд одоо гэртээ зүгээр хувцасны үлгүүр нэхмэлийн зөв хатаасаар хөргөндүүлж амнасаа алдах нөхцлүүд амар их байжсэн. Харин тийм ээ. Нэгэн шийдвэр нэгэн тогтоолын ард юу болж чинь те. Энэ хүн бол хүсээд юм л да. Яг хөө тэгээд нэг талаасаа харахаар те улс орноо хөгжүүлэх, ажилчин анги бэлтгэх те ингээд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэхээр хүн хүч хэрэгтэй гэж. За хүн хүч хэрэгтэй гэд гаргаж байгаа шийдвэр нь анхандаа би сонсож байхдаа одоо ийм нөхцлөөс өөр тохиолдолд үр хөндлөж болохгүй. Энэ үр хөндлөлт гэдэг чинь өөр айгүй хүнд сэдвэл те. Тэгэнгүүт энэ ингэж болохгүй гэдэг ингэн гутлан за бас шууд хаалт тавьчихгүй те одоо босод өдөртөг одоо дарангуулагч нар шиг те шууд хаалт тавьчихгүй арай бас ингээд нэг юм зохицуулт хийж индаж хараад исэн чинь ард нь гарч байгаа үр дагавар нь ямар амар юм. Харин тий одоо энэ хүн чинь нэг өгсөл байгаа дээ шүү дээ. За хүн амынхаа тоогоо нэмье. Энд чинь бас байж болно те нэг зөв шийдвэр гаргаад идэг. Гэхдээ энэ чинь хүрэх замаа яаж тавьж ийна гэдэгт бүр ямар ч бодлого байхгүй байгаа тоххой. Тэр бэлтгэл тооцоол юуж байхгүйсэн. Харин тий ядчил төрөхт нь их байх тэр юунд байхгүй нэ гэж шүү дээ. Эмчнэр байхгүй нэ гэж. Эмчнэр байхгүй байх. Одоо би нэг янзын за нэг 10 хил турах юмсаа гэж шийдвэр тавьчихад байдаг. Тэнцээ хүрэхдээ одоо тасгал хийгээд хоолны дэглэм барих уу? Эсвэл ч зүгээр гараа тасдах уу? гэдэг шийдвэр гаргаж байгаа ямар ч ялгаа байхгүй гэдэг. Тэгээд дарангуйлагч хүмүүс төр энэ нөхцөл байдал дандаа бүрддэг санагдаад байгаа байхгүй юу? Мав Зэдүнийг ярьж хахад бас л нөгөө хөгжлийн өсрэлт гэж ярьж байсан шүү дээ. Тэрэн дээрээ шийдвэр нь одоо өксөд байгаа юм гоё яваад байдаг. Тэгтээ гаргаж байгаа шийдвэрүүд нь өстой тэнэг одоо өөдөөс нь үгүй гэж хэлж чадах, мэтгэлцэх одоо олон хүмүүсийн ухаан шаардсан юм байхгүй. Зүгээр нэг хүн ийм шийдвэр гаргалаа. Одоо бүгдээрээ ийшээ явна гэсэн зорилго тавьчихаар ийм асуудлууд гарч ирж байгаа байхгүй. Яах тэр юм яа. Тийм. За тэгээд өмнө уул нь ингээд энэ Чавшеску чинь жоохон либерал байна гэж хэлжсэн шүү дээ. Одоо энэ шийдвэрээс гадна гэх юм бол тэгээд 1971 онд Хятад Хойд Солонгост айлчлан
очсон байдаг. За тэгээд энэ айлчлаараа за энэ коммунист улсууд чинь ийм байх боломжтой юм байна штэ гэж сургамж авч байгаа байхгүй юу? Одоо 71 онд яг Монголд ирсэн гэдэг байгаа байхгүй юу? 71 онд айлчлал нь Монголд болсон гэдэг байгаа. Тийм ээ. Тэгвэл одоо Хятад хой солонгос руу орчоо тэгээ Монголын энэ хаваараа 71 онд айлж явжсэн юм шүү дээ. Тэгээд их нэртэйгээ хой солонгост очичоод за би чинь коммунист улсын удирдагчтэй тий хой солонгост ингэж коммунист улсын удирдагч ингэж хаан шиг амьдраад байдаг. Би яагаад ингэж амьдрч болохгүй юм бэ? Тэгээ ихтер нь энийг дөөраяа гэдэг шийдвэр гаргасан юм билээ. За тэгээд шууд хойд солонгос Хятадас буцаж ирэнгүүтээ 7 дугаар сарын тунхаг гэдэг илтгэл тавьсан байдаг. Тэгээд энэ үед авч ихэлсэн арга хэмжээ нь одоо Хятадынхаас арай жижиг хэмжээний соёлын хувьсгал гэж хэлж болохоор байгаа. Тэгэхэд Чаускегийн хяналтын аппаратын нэг гол хэрэгсэл нь байдаг байсан. Тэр нь одоо Румыний булан бүрт байдаг секуритат гэдэг нууц цагтаа гэж хэлж болно. Тэгээд секуритат нь одоо хүмүүсийн ажлын байр, гэр оронд чагнах төхөөрөмж их тавьдаг байлаа. Утасны яриа чагнах шуданг дундаас нь задлж үздэг байсан. Тэгээд тэдний гол байна одоо сэхэтэн, уран бүтээлч, оюутан, шатны шүтэлтэй хүмүүс байгаад байгаа байхгүй. Өөрийнх нь эсрэг дуу хоолой дуурч чадах бүх хүмүүсийг л одоо ингээд хянаад сууждаг хүмүүс гэж хэлж болно. Тэгээд одоо гадаадын сэтгүүлчтэй уулзаж харагдсан л бол шууд хөдөлмөрийн лагер руу явуулдаг. Тэнгүүд одоо хүмүүс чинь за одоо хинж секуритат байж магадгүй штэ гэж бодоод сууж байгаа байхгүй юу. Тэгээд тэд нэр одоо баг хоорондоо за 4 хүнийх нь нэг нь секуритат байж магадгүй шүү гэж боддог байсан юм билээ. Гэхдээ боддоор 45 иргэний нэг нь секуритат байсан юм билээ. Арай 4-ний 1 биш ч гэсэн бас 45 хүнд нэг нь нууц цагтаа нэг маш их байгаа даа. Наад бол чи ерөөсөө айдаг юм миний бодлоор ингэж байгаа шүү санагдаад байна. Одоо ингэ секуритат гэж байна тий. Хоёулаа өмнөх дарангуулагч нар яриад байгаа шүү дээ тий. Дандаа юм өөрсдийн гэсэн тусгай цагтаа, тусгай хүчинж байт юм өөрийн гэсэн нэг юм одоо нэг эрх мэдлийг нь батжуулах, тэр нэг хүслийг нь гүйцээх, өөрийнх нь хэлснийг үг дуугүй дагдаг нэг юм цагтаа хүчний байгууллага ч юм уу нэг тим юм өөрөө дэрэгдээ байлгаад байгаа шүү дээ тий. Тэднээрээ ингэ дарах гэдэг байгаа. Тэр яагаад тэрийг үүсгэдэг юм гэхээр өөрийнх нь жинхэнэ яг айдас нь өөрийг нь унгаах байхгүй тий. Өөрийг нь баллах вэ, өөрийг нь унгаах вэ. Тэрнээсээ болоод тэд нарыг мэдэх гээд хянуулах гад тий хороолох гээд хөдөлмөрлийн лагер руу явуулах гад нөгөө нөхдүүдийг ингэж бэлдээд байгаа тий. Тэгэхээр гол айдас нь өөрийг нь унгаах байгаа тий. Тэнгүүд одоо бас иргэд чинь одоо за 4 хүнийх нь нэг нь нууц цагдаа байна тий секуритат байна гэж бодоод байх юм бол өөрсдөө хяналт тавиад эхэлчихэж байгаа байхгүй тий. За би одоо ямар ч юм хийсэн энэ цагдаа нараа мэдээд авчих юм бол хамаг лагер руу явуулчихна. Тийм учраас би одоо маш сайн иргэн байх хэрэгтэй байна тий. Энэ хүний эсрэг юу ч дуурч болохгүй байна гэдэг бодол нь өөрсдөнд төрчихөж байгаа учраас эдгээр өөрсдөө хизээч эсэргүү үг гаргаж чадахгүй болчихж байгаа байхгүй. Тэгэд энэ үед хамгийн амар нь сургуульд байдаг хүүхдүүд одоо ээж аваахаа ярьсан эсэргүү яриаг очиод багштай хэлчихдэг. Тэнгүүд нь багш нь шууд улсад хэллээ. Тэгээд шууд машинтай хурж ирэл энэ эцгийнхийг нь аваад явчихна. Тэгээд тэр хүүхдүүд юу ч мэдэхгүй шүү дээ. За уучлаарай би нөгөө яриан дундуур нь ормооргүй байдаг байхгүй юу? Наа загнаад байгаа л та хүмүүс бити ороод тэгээд би сүүлд нэг сая нэг гарчаад бас нэг 20-од саяхан штэ саяхан бүр 20 эдэн онд гасан дуун сахны кино байгаа байхгүй Монгол. Нөгөөд чинь гараа цацагдсан чинь кино театрал шууд 2 хоногийн дараа ч буулгаа тэгэд хорцсон IPTV мэд ороолаагүй гэдэг нэг кино байгаа юм. Тэрийг би үзсэн байхгүй. Тэгсэн чинь тэр ч одоо нэг 70 мал 80-ад оны үеийн юм гаргаад байгаа заяа. Тэгсэн нэг гаднаас ингэдэг $1 доллар штэ. Долларын дэвсгэрт нэг. Тэр яасан гэхээр гадаадад сурж явах үед нь тэр сургуульд өөр улсын нэг оюутан залуучууд байж л дээ. Тэгж яагаад эргээд ирсэн. Нөгөө хэдтэйгээ цагтлаар харилцдаг. Найзууд л гэсэн үг шүү дээ. Одоо юу гэдэг нэг мэддэг хүн. Одоо би нэг сургууль сурж байгаад нөгөөдгөндөө ингэсэн гээд нөгөөд нь руугаа манай улсад ийм байна өө би ийм байна мэн гэж захиавж харилцлаа шүү дээ. Энийг бас нэг юм тагнуулын ямар нэгэн хэлбэр гэж боддог. Тэгээд өөр улсын мөнгөнд дэвсгэрт гэрт нь байгаа тийм үү. Өөр улсын тэр чинь захиав шүү дээ. Захиач өөрөө дээр марктай ирж байгаа шүү дээ. Тэр марк нь өөрөө ямар улсын марк вэ гэдгээс хүртэл энэ аль улсаас ирж байна. Нөгөө өрөндөөс ирээд байна уу те. Нөгөө тэндээс ирж гинүү гэдгийг мэддэг. Тэгээд цагдаа нар ирээд үнэхээр хураасан шүү тэр кинон дээр бол. Яг кино л да. Гэхдээ ер нь бол энийг би яг урд нь сонсч ирсэн яг ийм хөт үгийг Монголд шүү дээ. Захиаг ингэ шалгаж сууж. Тэг ингээл мэдрэгдээд л байгаас те. Харин те. Одоо тэгэл энэ зөвлөлтийн дарангуул чинь бас л энэ бүх улсуудад ялгаагүй л явж байгаа шүү дээ. Гэхдээ Румынийг харьцуулбал манай Монгол улс та сайхан цаг үе толцсон байгаа байхгүй юу. За гэхдээ миний энэ Румынийг түүхийг үзэж хахад нэг бахархсан зүйл нь юу байсан бэ гэхээр ийм хэцүү хүнд нөхцөлд амьдарч байгаа ч гэсэн эсэргүү
эсрэг дуу хоолой дандаа гарч исэн байгаа байхгүй юу. 1989 онд намын ахмад наснууд өндөр албан тушаалтай генералууд 6-гийн цагтл гэж Чаушескуд илгээжсэн билээ. За Эдгээр ч одоо бүр ингээл Чаушескугийн ойр хавьд байгаа бас баян цадгалан хүмүүс нь байгаад шүү дээ. Эдгээр цагтл дотор юу гэж явуулсан бэ гэвэл одоо Чаушескугийн бодлого те улс орныг гамшиг авчирж байна гэсэн цагтл явуулсан билээ. Тэгээ энэ захиагаа бас гадаадууд руу явуулж исэн. Тэгээ Европын чөлөөт радио, BBC, Америкийн дуу хоолой телевизээр уншиж дэлхийд илтгэл нь гарч исэн байдаг. Тэгэнгүүт энд нь бол шууд Чаушеску уур нь хүрлээ. Тэгээ секретат тэр дороо хөдөллөөд энэ 6 ахмад гишүүнийг гэрээ хорионд оруулаад уцыг нь хурааж аваад хүнтэй уулзахыг хориглож ийш тийш явахыг нь боловсон байдаг. Тэгэхээр энэ генералууд нь одоо Чаушескугийн айрам дотор нь бас ингээд эсрэг дуу хоолой гарч байгаа гэдэгт нь бас гой санагдаж байгаа яахгүй. Яг тэгвэл энэ хүмүүс чинь юг дуурахгүй байвал сайхан амьдрах нөхцөл байдалтай байна. Гэтэл улсынхаа төлөө ингэж явж байгаад амар бахармаар санагдсан. Тэгээд Чаушескугийн нэг мөрөөдөл нь юу байсан бэ гэх юм бол одоо Румыны улсыг эрчимтэй үйлдвэрлэжүүлж одоо дотооддоо бүхнийг хангадаг болох байгаад байсан. Тэгээд 60-70-аад онд эдийн засаг маш сайн өсөж исэн, ган, хүнд, машин механизм, химийн үйлдвэрүүд баригдаж, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжсэн байдаг. Тэгээд тэрний үед одоо Дунай мөрний хар тэнгистэй холбосон сууг барьсан, төмөр хаалга нэртэй томоохон усан цахилгаан станц барьсан. Тэгээд Бухарест хотод шинэ их сургууль, засгийн газрын ордонг баригдсан байдаг. Тэгээд залуусыг одоо зуны амралтаар нь маш бага хөлсөөр барилгын бригадад ажиллуулж зам үйлдвэр тэгээд ихнэр болон өөрийнхөө хөшөөг барилдаг байсан юм билээ. Социализм яваад шүү дээ тий. Би буруу санааг бол манай энэ нөгөө нэг цирк шүү дээ тий. Циркийг Румын барьсан да. Румын барилгачид барьсан да. Би буруу санааг бол. За өргөжлүүлээ. За тэгээд энэ хугацаанд бол иргэдийн бичиг үсэг тайлгдсан байт юм байлээ. Шууд 100% хурж исэн гэсэн. Тэгээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үн төлбөргүй болоод бүх нийтийг вакцинжилт тэгээд ядуу ардын тодорхой хэсгийг үйлдвэрийн ажилд оруулж дэвшүүлсэн байдаг. Гэхдээ 70-аад оны сүүлээр Чаушеску өрний банкудаас их хэмжээний зээл авч исэн. Тэгээд тэр зээлээрээ яах гэсэн бэ гэвэл одоо газрын тос үйлдвэрийн бүтээгдэхүүнийг экспортоор төлчихнө гэж төлөж байгаа байхгүй юу. Гэтэл маш их мөнгө хөрөнгө хаяад газрын тосны хайгуул хийсэн байлээ. Тэгтэл Румынд газрын тос байхгүйгээс болоод энэ төсөл нь амар ихээр шатчихсан. Тэгэд удалгүй олон улсад газрын тосны үн нэмэгдээд энэ Румыны импортлдог байсан газрын тос нь хэд дахин үнэтэй болж илаа. Тэгэд одоо эрчим хүчний үн нэмэгдсэнээс болоод 80-аад оны ихээр Румын одоо маш их эдийн засгийн хямрал үзэж гадаад өр төлбөр нь бараг 10 тэрбум доллар хүрсэн байлээ. Тэгэд гадаад их өртөө байгангуудаа Чаушеску ямар шийдвэр гаргаж ирсэн бэ гэхээр 1981 онд энэ гадаад бүх өрөө тэглэн гэсэн шийдвэр гаргаж байгаа байхгүй юу. Тэгэд Румыны үйлдвэрүүдээс гаргаж байсан, экспортлж байсан бүх бараагаа гаргана. Тэгээ хатуу валютаар солиод юм импортлохоо болно гэсэн шийдвэр гаргаж байгаа юм билээ. Тэгэхээр ердөөсөө улсдаа ямар ч юм оруулахгүй тэгээ зөвхөн гадагшаагаар бараагаа гаргаад байна гэдэг. Тэгээд энэ гадагшаагаа гаргаж байгаа бараа гэх юм бол одоо үр тариа, мод, ган гэд бүгдийг нь зарж байгаа. Тэгээд 1989 оны 3 дугаар сар гэхэд Румын улс 15 тэрбум Америк долларын гадаад өрөө төлж дуусгасан байдаг. За энийг дуусгаснараа хүйтэн дайны үед гадаад өрөө төлж чадсан ганцхан анхны орн байсан. Энэ Румын улс. Гэтэл энэ үед чинь одоо бүх юм гаргаад идэг, ямар ч юм орж ирэхгүй байна гэдэг чинь улс нь өөрөө яаж хөгжих вэ те? Энээс болоод мах, сүү, элсэн чихэр, оромлын тас гэд бүх төрлийн хүнсний нормоор олгодог болж байгаа. Бүр зарим бүтээгдэхүүнүүд нь олдохоо болцсон байсан байгаа даахгүй. Тэгээд одоо энээс болоод тог байнга тасардаг, өвлийн цагт орон сууцуд бүгдээрээ халаалтгүй хүйтэн байна. Тэгээд үндсэндээ гадаад өрийг төлөхийн төлөө улсынхаа 10 жилийн хөгжлийг золиосонд гаргацсан байгаа. Энэ тэгээд яагаад ингэсэн бэ гэхээр зүгээр л өөрийгөө гоё магтахын төлөө тэг би ямар ч үргүй шүү би ч одоо эдийн засгийн хамааралгүй эрхчлөөтэй хүн байна. Эрхчлөөтэй улс байна гэдэг эгоогоос болоод ийм мангар шийдвэр гаргаж байгаа байхгүй юу. Тэр газар төсөөлтөсөндөө эхлээд нөөцөө хайгаад ч юм уу те болсон хойно нь тэр хөрөнгө оруулалт гэдэг юм тийм юм татханд яана байна те. Тийм. Тэгэд одоо үндэ яаж юусаж даарч байсан өргөө байгаанд бахархал гэж Чаушеску бол өөрөө хэлсэн байт юм билээ. Одоо тэгээд нийслэл хотод нь их сайхан гоё трамвай ажилтдаг байсан. Тэр нь одоо зүгээр ингээ гудамжинд цонх нь хагарсан, дуу нэвтэрсэн зүгээр ингээ хог болцсон байгаа даа байхгүй юу.
Юу гинэ? Трамвай. Тарамбай юу? За. Тэгээд одоо улсын нийслэл нь одоо бүр ингээ ямар ч авах юм байхгүй, бүх юм зэвэрсэн, баг цонх монхон хагарцсан бүр балгас болсон. Хот болсон байгаа гэдэг. Тэгээд Румыны иргэний амьдралын стандарт 40% буурсан гэж Дэлхийн банк олон улсын валютын сангаас мэдүүлсэн байдаг. Тэгээд тэр үед өссөн хүүхдүүдийн хувьд одоо чаналтай талах баримттай талах зүгээр ингээ өдөр тутмын хэрэглээ биш. Одоо ингээд сайн хичээлдээ сурсан шагнал болж хувирсан байгаа гэдэг. Тэгээд яг энэ үед одоо манай аав ээж хоёр Болгарт сурдаг байсан. Тэгээд Монголоос Болгар руу явахдаа Румынаар богоноор дайрдаг байсан байгаа тоххой. Тэгээд би сая ээжээс асуусан энэ Чавшескугийн түүхийг та хэр сайн мэдэх вэ гэсэн чинь зургатаар үзчихсэн шүү дээ гэж хэлж байгаа. Тэгээд богоноор явж байгаад Румынд богон зогсоход ингээ хүмүүс ингээ цонхоор нь цонхын тогшд идэх юм байна хоол байна уу тий нэг ширхэг тамхиж гэж гойдог байсан. Тэгээ манай аав ээж хоёр ч одоо нэг Монголоос авчирсан тамхиа ингээ цонхороо өгнө одоо Монгол хям мацсэд ингээ өгч байгаа хөөхгүй ингээ өсөж өгч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд Монголоос дээл авчирч Румынд зараад тэгээд тэр олсон мөнгө нь одоо угаасаа өөр дэлхийн өөр ямар ч улсад ашиглаж болохгүй валютын сольж болохгүй учраас Румыны дэлгүүрүүдээр орж одоо аяг шаазсан хэвс эднэр аваад тэр нь одоо манай эмээгийн гэрт байд юм шиг байгаа. Тэгээд одоо 1987 он гэхэд одоо улсад тухтай амьдарч байсан цорын ганц хүмүүс нь төрийн өндөр албан тушаалтай хүмүүс байгаа таахгүй. Бусдууд нь бүгдээрээ бүр ингээл зовж өсөж хэцүү байгаа хүмүүс байдаг. Тийм учраас одоо нийгэмд ганц нэг оч өгөх юм бол хувьсгал гэдэг юм шууд ингээ гал шиг тарахад бэлэн болсон байсан. Одоо би тэгтээ сайн мэдэхгүй л байна л да. Сая тэр нэг талах барайна гэж штэ тий. Тэрнтэй адилхан бас нэг хэсэг тий. Нөгөө маслалт талах гэдэг юм уу тий. Тэр л байхад баар гэл. Маслаа талхаал идэх л. Тэр үе маань сайхан байсан шүү л гээд хэдэг штэ тий. Тийм. Тэгээ яг үнэн зүйл нэг цаагаараа иймэр юм л болж исэн байх нь шүү дээ ер нь бол. Тийм. Одоо энэ Чавшескугийн үед байсан хүмүүс яг ингээд Чавшескугийн дарлалаар амьдарч байсан хүмүүс нь нэг цөөхөн идэх хүмүүс одоо цөөхөн хөв Чавшескугийн эдийн засагт төр засагт амьдарч байхад маш сайхан байдаг байсан гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгтэл одоо бид нар чинь одоо баг 30-40 жилийн дараа харангуут маш хэцүү байсан мэдчихэж байгаа гэсэн тэр үед байсан хүмүүс нь энэ бусад хүмүүс яаж амьдарч ирсэн мэдгүй байгаа юм шиг байгаа. Нэг янзын за одоо тий энэ Чавшеску намайг зовоогүй штэ би нэх амар өлсөөгүй штэ манай аав ээж хамаатан садан буудаагүй тийм учраас энэ улс чинь сайхан байсан гэж дүгнэлт гаргад юм билээ. Тэгээд 1989 оноос бол ингээд Европ даяар ингээд салхи эргэж эхэлж байгаа байхгүй юу. Польшд ив санааны хөдөлгөөн гэж гарч исэн. Унгар улс хилээ нийлээ, Зүүн Герман, Чехословак задарлаа. Гэтэл Румын хэвээрэл байгаад идэг. Хүмүүс нь ингээд бүр төвчээр байхгүй болж эхэлж байгаа. Чавшеску нэг одоо илтгэл тавьсан байт юм. Энэ одоо бусад улсад болоод байгаа хувьсгалууд чинь тий зүгээр гадаад улсуудын хиймэл хувьсгал шүү. Манад хэрэггүй гэсэн илтгэл тавьсан байт юм билээ. Тэгээд 1989 оны 12 дугаар сарын 15-нд Тимишооры хотын сүмд ажиллаж байсан Унгар пастор Лашло Токесийг секретатын ажилтнууд албатан хөөж гаргаж байгаа. Хөөж гарах гэж оролцсон байлээ. Тэгэхэд иргэд пасторо өмөөрөөд олон мянгаараа чагсаж ихсэн. Энэ бол одоо шууд 100% органик гэж хэлж болно. Нэг хүнийг өмөөрөөд хүмүүс годомчнд гарч ирлээ. Тэгээд Чавшеску сүнтгвэ, Чавшеску зайл гэж гашарч эхэлж байгаа. Тэгээд энд чагсагчид одоо маш ухаалаг ажилласан нэг арга гэх юм бол богино долгионы радио, цахилгаан телефон утсыг ашиглаад гадаад хүмүүстэй холбоо барьж эхэлж байгаа. За манай улсад нэг ийм чагсаал болоод шүү, ийм хувьсгал гарч ирж шүү те. Энийг тэмжээд өгөөрэй. Тэгээд тэрийг нь бас одоо богино долгионоор ярьж байгаа болохоор бусад Румынд байсан иргэд нь сонсоод бас зориг авч годомчнд гарч эхэлсэн юм билээ. Тэгээд үүнийхээ зэрэгцээ тэд нэр одоо социализмын үед ашигладаг байсан цагаан хоолойгоо өөрсдөө аваад тэр цагаан хоолойгоор хот даяар иргэдийг чагсаалд уриалж эхэлж байсан байдаг. За энэ үед Чавшеску бол өөрөө Иранд айлчлаар зочилж исэн. Тэнгүүдээ улсад нь ийм болоод байгааг сонсонгууд шууд энэ айлчлаа хаяад Румын руу буцсан байт юм аа. Тэгэд 17-нд буцаж ирээд шууд цагдаа цэргийнхэн чагсагт руу гал нэг гэж тушаал өгчээсэн. Тэгэд энд нэг өдрийн дотор бараг 50 гаруй хүмүүс алгацсан байт юм байлаа. Тэгээд 21-нд Чавшеску Бухарест хотод нийтийн хурал цуглаан зохион байгуулж байгаа. За тэгээд энэ зохион байгуулсан хурлаараа гоё илтгэл тавих гэсэн байгаа. Тэр илтгэл нь ямар утгатай байсан бэ гэхээр одоо 1968 онд тий зөвлөлтийн эсрэг
яаж өөрийнхөө төлөө өөрөө ажиллаж ирснийхаа дурсгалын илтгэл тавих гэж байсан бэлээ. Харин тийм ээ. Надад ч ингэ нэг өнгөрснөө л ярина тий. Өнгөрсөн 21 жилийн өмнө тэрийг хаал ярих гэдэг байгаа байхгүй тий. Тэрнгээрээ л одоо ядаж тэр үеийг мэддэг, тэр үе төрсэн байсан, тэр үеийг цаашаадаг хүмүүсийнхаа итгэлийг эргэж олж авах гэдэг. Харин тийм. Тэгээд одоо энэ талбайгаа яаж дүүргэсэн бэ гэх юм бол одоо намда үнэнч хүмүүс тэгээд цэргийн албан тушаалтай хүмүүстэй одоо оромшуул цалин өгнө гэж одоо хошгруулж хагаад энэ талбайгаа дүүргэсэн байт юм билээ. Тэгэл тайзан дээр гараад ихтгэл тавьж эхлэх гэж хаад хүмүүс нь шууд өөдөөс нь ингээл хашгираад эхэлж байгаа байхгүй тий. Коммунизм сүнтгүй, дарангуулагч сүнтгүй гэл хашгираад хахад Чавшеску баг анх удаадаа энэ иргэдийнхаа ардынхаа дуу хоолойг сонсч ирсэн байж магадгүй байх гэж бодоод байгаа. За тэгээд эннээсээ болоод шууд сандраад ихнэрээ аваад тайзаа хаяад цугтж исэн байдаг. Тэгээд Чавшеску шууд жагсагчд руу гал нэ гэж тушаал өгөөд ихнэртэйгээ хамт тэсэг тэргээр цэргийн бааз руу цугцсан байдیں۔ Энэ дэр нэг сайн зүйл нь гэх юм бол одоо айрам дотор нь маш их хагаралтай байгаад идэв байсан. Маш их өндөр албан тушаалтай генералууд нь энэ Чавшескугийн Чавшескуд итгэлээ алдсан байсан байгаа байхгүй тийм. За энэ дарангуулч үнэхээр зайлах цаг нь болцсон байна гэд энэ иргэдлөө гал нэгээгүй байсан юм лээ. Тэгээд энэ генералууд нь бүгдээрээ нийлж ягаад 22-нд Чавшескуг баривчлаад 24 жилийн дараллыг гинэт эцэс болгосон байдаг. Тэгээд Чавшескуг их нэртэй хамт шүүхээр оруулаад нэгэн цагийн дотор одоо ял оноосон байдаг. Тэр ямар ял гэхээр иргэдийг угсаачлан хятсан гэдэг буруутай. Энэ бол яг юусүгийн сайн мэдгүй. Гэхдээ олон өөр юмдыг нийлүүлж ягаад ийм ял өгсөн юм бэлээ. Тэгээд шууд өглөө ял. Энэ шүүх хурлынхаа дараа энэ гадаа байсан байрны урд зогсоож жоод бууддаг. Тийм. Тэгээд энэний бичлэг нь бол байдаг. Тэгвэл бас хүн амьсаалж байгаа бичлэг учраас насны хязгаартай гэдгийг манай хөцөгчд мэдэх хэрэгтэй. Тэгвэл энэ бичлэгийг сонирхож үзье гэвэл The Trial and Execution of Nikolai and Elena Ceausescu гэдэг бичлэг байгаа. Тэгээд энэ бичлэг дээр ганц хоёр хэлсэн үгүүдийн дурдах юм бол одоо Николай Ceausescu урдаас нь орилдог шүү дээ. Эхнэр нь орилдог шүү дээ. Хоёулаа орилт юм байлээ. Би хүссэн зүйлийг хийх эрхтэй хүн гэж Николай Ceausescu хэлсэн байдаг. Elena Ceausescu харин наад гараадад бити хүлээлдэ. Би чамайг ээж шиг чинь өсгсөн шүү дээ. Хичээч. Гар хугалаа. Тавиач. Яагаад ингэж байгаа та нар? Бити хүлээлдэ. Наад гараа ав гэж хэлсэн байдаг. Тэгтэл цэргүүд нь одоо болно авгаа минь. Тамрууга танил муу өмхийн новш гэж хэлээд байрны гадаа зогсож байгаад автомат буугаар шүшиж буудаад 20 гаруй жилийн тогтсон дарлал 7 хоногийн дотор ингэж дууссан байт юм аа. Одоо тэгээд ямар ч юмтэй одоо үеийн бидний нийгмийн ёс зүй хэмжээ те хүний ухамсар талаасаа бодох юм бол мэдээж хин нэг буудан хорох гэдэг юм уу те энэ зүйл бол одоогийн манай Монгол улсад бол ингээд тийм ял байхгүй гэдгийг ингээд хаацсан шүү дээ те тэр чи одоо мэдээж хүний эрхийн нэгдүгээр конвенцэнд одоо нэгдсэн орнуудын хамгийн төлөөлж байгаа зүйлс юм аа л нэг бах. Тэгэхээр тухайн үед бол үнэхээр одоо 20 гаруй жил удирдагчаар нь байгаад тэгээд бүр саяны нэг гаргасан шийдвэрүүд те бодлогогүй тэгээд бас юм судалгаагүй тэгээд бас боловсралгүй байх л та бас те ийм хүнээс хийсэн тэр 20 гаруй жил ерөөсөө улсыг яадаг вэ гэдгийг харлаа шүү дээ. Тэгээд нөгөө ард түмэн нь бол үнэхээр бүр зогсоо харахгүй болсон ба шүү дээ. Бүр зогсоо харахгүй. Одоо тэгээд эн чин цэвэр органик бослого байхгүй те гадаадын нөлөө эднэр ердөөсөө байхгүй. Иргэд нь өөрсдөө за би ханлаа бид нар бослоо. Генералууд нь бүгдээрээ бид нар хаансан байна. Улсынхаа төлөө явъя гэж хөдөлж байгаа нь бүр үнэхээр мундаг сайхан санагдаад байгаа. Тэгэд өргөмийн улсад одоо цаазын ял гэж байдгүй. Хамгийн сүүлд одоо хуулиасаар цаазар авсан хүмүүс бол энэ Чавшеску их нэртэйгээ байсан билээ. Энэний дараа шууд цаазын ял гэдэг юмыг байхгүй болгосон билээ. Ард түмэн нь өөртөө шинээр бичиж тий. Одоо шинээр эхлэе тий. Тэгээд нэвтрүүлгийн юу гэсэн бэ? Одоо байгаа үе нь болохоор эдийн засгийн хувьд хөгжиж байгаа. Тийм. Одоо энэ ядаж нэг дарангууллын атгамаас гарсан учраас эдийн засгаа сайжруулж ийн, экспортуудаа гаргаж ийн, одоо гадаад өөр төлбөртэй байх чинь бас нэг том асуудал биш болохоор арай нэг ухаантай хүмүүс нь эдийн засгаа улсаа авч явж байгаа байхгүй. Тэгэл иймэрхүү нөгөө дарангуулагч нарын тэр нэг юм хөгжиж яваа те ургаж яваа ч гэдэг юмс л олон зуун жил үргэлжилж байгаа тэр улсыг ингээд нэг юм яг нэг юм судсыг тастаа ичдэг те эднэр боловсралтай иргэнүүдийн скетнүүдийг нь дуу хоолойг нь 20 30 жилээр нь тастаа тэр хооронд авч болох байсан бүх ирээдүг нь булаачдаг те. Тэгэл араас нь одоо бүр нэрэ хичнээн жилийн дараа тэр харт холбыг арилгаад одоо л нэг гидэрхэж байгаа усуд мосууд хөтөл байж штэ те. 30 жилийн дараа те. Тийм шүү.
За болцсон уу? Болцоо. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хүүхэд бидний ирээдүй Бикутан Kids хамт олон маань ажилласан. За тэгээд та бүхэнд маань энэхүү нэвтрүүлгийг манай онон бэлтгэн өргөсөн байгаа. Онондоо баярлалаа. Баярлалаа. За цус 50 дарангуулагч нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.